Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд 12 сарын 13-ны өдөр буюу өнөөдөр дэлхийд дахинд юу болсон талаар танилцуулах болно. 12 сарын 13-ны энэ өдөр Америкийн нэгдсэн улсын үндэсний гавардын төрсөн өдөр юм. 1636 онд байгуулагдсан үндэсний гавард нь Америкийн хамгийн эртний цэргийн байгууллага бөгөөд дайны болон онцгой байдлын үед албан хаадаг цэргийн хүч юм. Энэхүү байгууллагын албан хаагчид нь олон зууны турш их орноо хамгаалж ирсэн хүндтэй байгууллага ажээ. Мөн 12 дугаар сарын 13-нд Мальт улс өөрийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглажээ. Мальт улс нь газар дундын тэнгисийн төв хэсэгт Сициль болон Хойд Африкийн эргийн хооронд орших ба Ромчууд Морс гиген Жоны Баатрууд Франц Британий зэрэг үе үеийн удирдагчтай холбоотой түүхэн дурсгалт газруудаараа алдартай. Энэ улс ердөө 500 гаруй мянган хүн амтай жижигхэн үндэстэн юм. Жил бүрийн 12 сарын 13-нд какогийн өдрөө тэмдэглэдэг. Халуун како нь ихэвчлэн нундаг како, халаасан сүв эсвэл элсэн чихрээр хийгдсэн байдаг. Энэхүү ундаа маш бага өөх тос агуулсан илчлэг ихтэй таны эрүүл мэндэд тустай ундаа юм. 12 дугаар сарын 13-нд морины үндэсний өдрийг дэлхийд даяараа тэмдэглэдэг. Энэ өдөр морины дэлхийн түүхэнд байгуулсан гавьяа зүтгэлийг дурсан хүмүүс бие биедээ ярьж өгдөг. Баярын өдөр бөгөөд өөрсдийн морьдоо үзүүлдэг бас уралдаан зохион байгуулдаг байна. Мөн энэ үеэр морины дуудлага худалдаач зохион байгуулдаг ажээ.